За сайн бацгааны өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэн тэгээ шинэ хэмжлэгээр олж чадаа туйлын их баяртай байна. За би та бүхэнтэйгээ бичлэгээр уулзаагаа бараг 3-7 хоног болчих шиг боллоо тий. Тэгээд надаар сонио ачин гэх юм бол би сүүлийн 3-7 хоног буюу 21 өдөр өмнөд Солонгос улс руу яваад бяцхан нэг тийм бизнес аялал хийж агаад ирсэн. Тэгээд хэрвээ миний бичлэгийг аль хэдийн үздэг бол энэ бичлэгний яг өмнөх бичлэг дээр би Seoul vlog 1 гэдээ оруулсан байгаа. Тэгээд тэн дээр ерөнхийдөө Солонгост очоод явж байгаа талаараа оруулсан тий. Тэгээ тэрнээс хойшоо оруулаагүй байжгаад одоо ингээд үргэлжлүүлээд оруулж эхэлж байна. Тэгээ миний өмнөд Солонгос улс руу зочилсан шалтгаан маань гэх юм бол миний YouTube суваг дээр аль хэдийн яригддаг тий. Бидний хүртэл болчихсон хэрэглэгддэг. Тэгээ би ингээд сэтгэлдээ хийлдэг тийм том брэндүүд дээр очиж уулзах тий бигчлэн уулзах бас өмнө нь яригдж байгаагүй ч гэсэн шинээр орж ирэх гэж байгаа брэндүүд дээр очиж уулзсан. 6 компани 7 брэндтэй танилцаж уулзаж ярилцж агаад ирсэн байгаа юм. Тэгээд уулзаад явж байгаа хоорондоо би влог хийгээд яваад исэн. Тэгээд нөгөө маш шахуу хуваартай өглөө гараад орой орж ирэл те. Маш шахуу хуваартай 3-7 хоног маань өнгөрсөн учраас би тухайн үедээ нөгөө влог хийгээд яваад чадаагүй. Тэгээд футажүүдэл маш сайн яваад хүрээд ирсэн. Тэгээд гэртээ ирж агаад хий гэж одоод нөгөө өмнөх Seoul vlog 1 гэдээ орсон байгаа маань болохоор нөгөө дөнгөж очсон жоохон завтай тэг нөгөө уулзалтууд эхэлж амжаагүй. Тийм байсан болохоор ингээд зугаалж байгаагаа влог болгоод оруулсан чинь тэрнээс хойш ямар ч завгүй болсон. За энэ хүү бяцхан бизнес аяллаа хүрээнд тухайн брэндүүдтэй холбогдож цаг товлож тий мэйл бичиж холбоотой байж намайг авчиж уулзуулсан. Cloud9 дэлгүүрийг төлөөж явсан Bibo буюу бимб жаргалтайгаа бид хоёр хамт явсан байгаа. Ерөнхийдөө болвол нөгөө Cloud9 дэлгүүрийн маркетинг болон контент тий ерөнхийдөө нөгөө борлуулалт энэ төр маш сайн байгаа учраас дээрээс нь нэмээд Монголынхаа YouTube-ыг ингээд авчирсан учраас тий бид хоёрыг нийлүүлээд аюу гоё хүндэтгэлтэй гоё хүлээж авсан гэж би харсан. За тэгээд хамтдаа аялцгаая. Хамгийн ихэнд One Thing гэдэг брэнд дээр очицгаая. Сайн байцгаана уу? Бачир. За бид хоёр Seoul-ээс 30-40 минут явлаа. За бараг цаг яваад нэг хотод ирээд нэгэн монголчуудад бас хэрэглэгдэж байгаа Cloud9 дэлгүүрийн бас оруулж байгаа гоё брендийн офис дээр нэрж уулзах гээд явж байна. За One Thing бол үүсгэн байгуулагдаад нэг их удаагүй. Cloud9 дэлгүүрт аль биесээр борлуулагдаад ч гэсэн ерөнхийдөө бол нэг их удаагүй. Ер нь бол Монгол танигдаж дөнгөж танигдаж эхэлж байгаа брэнд байгаа юм л да. Тэгээд офис дээр нь очиж уулзсан байгаа. Тэгээд бид хоёрыг хүлээж авсан 2 хүн болохоор хоёулаа эрэхтэй. Нэг нь co-founder буюу хамтран үүсгэн байгуулагч захирал хүн нь байсан. Их нэртэйгээ хамт үүсгэн байгуулсан юм бэлээ л дээ. Нөгөөх нь болохоор менежер гэдэг юм 2 хүн хүлээж авч уулзсан байгаа. Тэгээд маш гоё найрсаг, аюу гоё нэг тийм урайлган те бүр хамаг ингээд бүр ингээд бэлдээд тийм аюу гоё хүлээж авсан. Ер нь бол анх эхнэр нь харьцан арчлах гайд тэгээ бүтээгдэхүүн авах гэхэлэр амар үнэтэй. Тэгээд нэг тийм basic те нэг байдаг л найрлах хэрнээ маш үнэтэй байгаад байсан учраас тэр хоёр нийлээд брендийг үүсгэн байгуулсан гэж түүхээ ярьж илээ л дээ. Тэгэхээр энэ брендийн яг концепт нь болохоор маш үн боломжийн. Тэгээд энгийн найрлага дээр дөрүүлсэн. Тэгээ маш simple. Ер нь бол байгаа байдлаас нь харахад те энэ пакэжинг ч юм уу брендийнх нь өөрсдийнх нь илэрхийлж байгаа зүйл нь маш гоё тийм энгийн. Тэр нь ч гэсэн яг офис дээр нь явж ороо шууд мэдгдсэн байхгүй. Би угаасаа One Thing-ийг бол нэг юм жоохон төсөөлөлтэй байсан. Маш минимал. Тэгээд нөгөө найрлагыг нь би угаасаа хараад мэдсэн байсан те. 3 төрлийн найрлагаас бүтсэн тонер байж ах жишээтэй те. Тэгэл би яг төсөөлөл яваад орсон. Яг л тэр төсөөлснөр байсан. Маш гоё энгийн. Тэгээд офисаа гоё танилцуулаад бид хоёрыг явуулж оруулаад тэгээд дөнгөж эхлээд яваад ороход
нөгөө бүх ажилтнаа ингээл аньяасеё гэл ингээл амар хөрх ингээл мэдлээл тэ нэг тийм гоё халуун дулаан уур амьсгалтай. Тэгээд ажилчтан ч гэсэн нэг юм эвтэйхэн ингээд сууждаг юм билэ. Нэг гоё ингээд тухалцсан ингээд ажиллаа хийцэн ингээд хамаг ингээд ширээ мэрээ нэх гоё тухтай. Тэгэл явж ороод цаана уулзалтын өрөөнд нь уулзсан. Бид хоёрыг гоё уух юмар дайлсан. Cloud9 дэлгүүртэй ямар хуу холбоотой байдаг те, ямар хуу бүтээгдэхүүн яадаг те, бас Монголын талаар ярьсан, Монголын ер нь цаг агаарын талаар те, арьс арчилгаанд ер нь цаг агаар яаж нөлөөлдөг талаар би бүр зөндөө ярьсан. Бүр бидний арьс бол нэр үнэхээр гой байхад бол хэцүү байдаг цаг агаар шүү. Өвөлдөө титэн гараадас. Тэгээ менежер ч гэсэн айгүй хөөрхөн гоё ааштай тийм хүмүүсээсэн. Тэгээд анх болохоор skincare брэндээ гаргахаасаа өмнө одоо амтны жижигхэн майхан те өөр одоо тиймэрхүү бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлж байгаа. Тэгээс үлдээ skincare болсон юм байл л да. Тэгээд тэрийг нь ч гэсэн харахад ер нь бол Wanting-ийн одоо яг тэр нэг юу нь стайл нь явагдаад илээ. Би бүр хараа шууд ер нь нэг иймэрхүү төрлийн хүмүүс юм шүү гэд би хараад шууд мэдчихэж байгаа юм л да. Тэгээ надтай айгуу сайн танилцсан. Монголын арьс арчилгааны ютубер юм байна. Яаж анх ютуб хийж эхэлсэн бэ гэх мэтчлэн те. За тэгээд тэр хэдийг ярилцж байгаа хоорондоо намайг офисороо яваад ингээд гоё бичлэг хийж болно. Хүснээрээ ингээд бичлэг хийж болно. Зураг авч болно гэдгсэн. Тэгээ би өөдөөсгөр нь яваад ингээд офисоор нь яваад тэгээд нэг гоё суудаг хэсэг байсан. Хан дээр нь нэг гоё ингээ бүтээгдэхүүнүүдээ өрөө тавьсан. Ер нь бол Wanting гэдэг брендийн гаргасан бүх бүтээгдэхүүнүүдийг нь гаргаад тавьсан харагдсан. Тэгээд Монголд бас харагдаагүй бүтээгдэхүүнүүд ч бас харагдчихсан дөнгөж шинээр гарсан ч юм уу тий. Тэгээд би ерөөхдөө ингээд бичлэгээд энэ хийгээд сандал дээр суугаад нэг тийм тухлаад би бүр нэг мэдсэн чинь бүр ингээд тухалцсан ингээд суужсэн. Нөгөө гурав чи ингээд юм ярьсан. Ямар сандаа бүр хамт зураг авахул тэгээд амар хөөрхөн захирлна. Тэгээд бид хоёртай хамт ингээд бид гурав зураг авахулсан. Амар гоё энгийн. Яг л нэг залуу хүний тийм ирч хүч. Тэгээд нэг юм гоё даруухан, зориг маш их тодорхой тий. Одоо гэхээсээ илүү гадагшаага брендээ таниулахыг маш их хүсэл эрмэлзэлтэй тийм брэнд байсан. Тэгээд энэ Wanting брэнд нь өөрөө Amazon-ы одоо гадаадын шилдэг брэнд awards авсан байсан. Тэгээ би бүр гээ баяр хүргээд. Тэр бол амар том бохгүй юу? Amazon дээр солонгосын брэнд орж ирлээ шууд бестселлер болно гэдэг бол үнэхээр айгүй тийм хэцүү. Яг тэгэхээр Korean skincare гэл Amazon дээр бичгэд бол өстой түн бом юм гарч ирдэг. Тэрнээс сонголт хийх гэж маш хэцүү. За тэгээд нөгөө нэг одоо resell хийж байгаа тий дахин одоо борлуулж байгаа хүмүүс чинь нөгөө худлаа ревю бичүүлдэг. Amazon-ы ер нь ревю яаж явагддгийг бол би айгүй сайн мэддэг болсон байхгүй. Тэгэхээр тэн дээрээс яаж ийна одоо awards авч чадчихна гэдэг бол маш том бохгүй. Тэгээ би бүр ямарсан дээр тэрийг амар онцлоод бүр дахин л яриадсэн би. Amazon дээр ингэсэн байна гэл. Тэгээд Wanting брэнд нь өөрөө Малайз, Сингапур, Япон руу маш их түрмгий орж иж байгаа гэсэн. Тэгээд Америк тий мөн дээрээс нь нэг дистрибьют хийж байгаа. Улс нь бол Монгол болж байгаа хгүй. Тэгэхээр Монголдоо цорын ганц одоо Cloud9 дэлгүүрт аль биесээр оруулж ирж байгаа ийм брэнд байгаа юм. Миний хувьд бол харж байгаагаар бол брендийнх нь бүтээгдэхүүнүүд нь маш тийм энгийн түрүү хэлсэнтэй маш энгийн ярилцлагатай. За тэгээд тухайн хүний одоо арсыг нь маш их хамгаалах зорилттой тийм бүтээгдэхүүнүүд байгаа. Niacinamide тонер байж гэн, Centel extract тонер байж гэн, Hochuna cardata гэдэг тийм маш simple ingredients-ыг оруулаад явцдаг болохоор тухайн одоо хэрэгтэй найрлагаа шууд сонгоол хэрэглээд явчихна гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ бид хоёр за боллоо юм ерөөхдөө фүтэжүүдээ авчлаа гэдгсэн чинь за гэд гаргаж өгөөд нэ хөөхөн бүр солонгос ингэдэг юм байлээ. Очоод уулзлаа. Заавал захирланч бай те уулзсан авсан хүн нь угтаж аваад тэгээд гаргаж өгдөг юм билээ бүр амар гоё санагдсан. Бүр үнэхээр соёл нь бол бүр дэндүү гоё санагдсан. Бид хоёрт бэлэг өгсөн уут дүүрийн бэлэг бэлтцсэн байсан. Тэгээ бүр яасаг өөр юм бэ гэд баярлаа гэж бид хоёр бүр зөндөө баярлсан. Тэгээд за тэгээ надад болохоор иймэрхүү бүтээгдэхүүнүүд бэлгэлсэн. Заримыг нь бол би алидыг хэрэглээд үзчихсэн те сэтгэлдээ хараахан оруулж амжиг байгаа ч гэсэн ерөнхийдөө хэрэглээд явж исэн зүйлсүүд байлээ. Мөн дээрээс нь маш сонирхолтой зүйлсүүдийг бэлгэлсэн. Одоо бол бас хэрэглэж үзээд явж гин та бүхэнд удахгүй сэтгэлээ хаваалцсан. За Wanting брэнд нэг иймэрхүү байна. Маш хөөрхөн санагдсан. Тэгээ хүндэтгэж хүлээж авч байгаа нь тий. Айгуу гоё санагдсан, хүндлүүлсэн санагдсан. Тэгээ тухайн брендийг одоо бүтээгдэхүүнүүдийг нь тий худлаа гэх юм уу одоо нэг тийм хайп болгож ярихаасаа илүүтэйгээр би яг одоо тухайн хүмүүсийн хандлагыг та бүхэнд харуулахыг хүссэн юм шүү. Ингэж ханддсан би шүү гэд тэ. За тэгээ дараагийн брэнд рүүгээ орцгоё. Дараагийн брэнд бол бидний бас хайртай хэрэгжилж ирсээр байгаа. Миний хувьд бол бас хэрэглээд нэлээд удаж байгаа брэнд. Мэдэж эхлээд бас нэлээд удаж байгаа брэнд шүү. Rovectin. Би бүр Rovectin дээр очиж байгаадаа бүр итгэж чадахгүй заяа бүр байн би бугаас асуугаал. Rovectin хизээлээ. Бүр үнэхээр итгэж чадахгүй байгаад байсан.
За Rovectin-тэй уулзахын тулд бид хоёр Shinsa гэдэг метро стейшн дээр нөгөө би бооч над руу хэлдэг байхгүй. За хоёлаа энд уулзна. Тэгээд тэр метро стейшн дээр буугаад тэр гарцаар гараад тэнд тэдэн цагт уулзъя. Тэгээд хоёлаа хамт орно гэдэг. Тэгэл би чинь сандраал хэвээр яг цагтаа очих болохгүй гэл нүрэ мастер амар ингээл маш анхаарал тий. Би яг хүмүүс. Тэгэл яваад очисон. За тэгээд Rovectin-ийн офис руу ороод яваад очисон чинь хоёр хүн бит хоёрыг бас хүлээж авч уулзсан. Нэг нь Jason гэдэг Global Account Manager буюу одоо гадаад харилцааны менежер тий. Ер нь бол гадны хүмүүстэй харилцдаг. Гадаад худалдаа тий хариуцсан менежер. Тим эмэгтэйтэй уулзаад за бас Суян гэдэг туслах менежертэй нь уулзсан. Суян нь болохоор шинээр дөнгөж одоо ажилдаа ороод 3-4 сар болж байгаа гэдээ тэгжсэн. Ерөнхийдөө бол ажилдаа дасаад жоохон мэддэг болоод хүмүүстэй одоо уулзаад ингээд явж байгаа тийм гоё эмэгтэй байсан. Нэг хөрхөн ааштай. Rovectin-ий бүр хамгийн таалагдсан юм нь болохоор бид хоёрыг хүлээж аваад митинг рүүмдээ оруулаад компани танилцуулсан. Энэ бол маш гоё хүндэтгэлтэй хандж байгаа хэрэг байхгүй юу? Яг гоо би бол алидийн брендинг нь бүрээсээ судалсан тэгээ анх гарч яхад нь л баг ваа гэж тэгжсэн. За тэгээ Skin Essentials line-ыг бол би бүр маш баг бүгдийг нь хэрэглээд үзчихсэн. Rovectin-ийг бол нэлээд мэддэг болоод удаж байгаа байхгүй. Тэгэл би ч нөгөө нэг жинхэнэ доороос нөгөө судалсан би ч нөгөө фэн нь байж байгаа шүү дээ хэрэглэгч үнэн ч хэрэглэгч те. Тэгээ бүр YouTube суугаараа хүмүүст ингээд сайн мууг ингээд хилээд явдаг. Тим хүн очиод ингээд суудсан юм чи өөдөөс компани танилцуулан гот ч амар гоё мэдрэмж төрөөд би бууч ихсэн айлидын угаасаа мэддэг айлидын ингээд дистрибьютигээ Монголд борлуулдаг хүнтэй бид хоёрт айлидын одоо мэддэг хүмүүст ч гэсэн компани танилцуулаад маш гоё хүндэтгэлтэй хандсан. Нөгөө Суян гэдэг эмэгтэйнтэй туслах менежер нь болохоор бид хоёрт ингээд танилцуулаад брэнд нь хэдэн онд үүсгэн байгуулагдсан, ерөнхийдөө ямар зорилготой алсын хараа тий аль улсад борлуулагддгийг, ямар хуу маркетинг хийдгийг, найрлагандаа юуг оруулдгийг, ямар хуу одоо концептоор тий дэлхийд танигдахыг одоо хүсдгийг бүхий л зүйлээ одоо бид нарт бүр дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Надад бол маш их гоё санагдсан. Rovectin брэндээс бас мэдгүй зүйлийг бас мэдэж авсан. Ахаа ингээд. Тэгээд мөн дээрээс нь шинээр гарсан бүтээгдэхүүнүүдэд бид танилцуулсан. Хоёр төрлийн маск гаргасан байсан дөнгөж те. За нэг нь болохоор Lotus Water Cream гэдэг чигшүүлэгч тос байдаг шүү дээ. Тэрнийхээ маскыг нь гаргасан байсан. За бас дээрээс нь Dr. Pore гэдэг яг нэг нүхжилтэнд зориулсан шийд маск гаргасан. Тэр хоёрыгаа танилцуулаад за бас дээрээс нь нөгөө нэг хуучин минерал нарны тосоо сэргийгээд найрлагыг шинжилээд гоё болгож гаргасан байлээ. Минерал тос угаасаа Монголд бол маш их хэрэгтэй байдаг шүү дээ. Ялангуяа одоо эмзэг улаалттай минерал тос хэрэгтэй. Тэгсэн ирнэ нөгөө хураашуулдаггүй hydrating минерал тос бол Монголд маш их хэрэгтэй байдаг байхгүй. Би бүр хайгаад явдаг байхгүй. Тэгэхээр тийм тос гаргасан байсан. За тэгээ бид хоёр гартаа маска задлаад гар дээр аваад туршаад үзээд тэгсэн чинь Lotus Water Cream-ийнх нь одоо шинээр гарсан маскыг нь болохоор Jason гэдэг нөгөө менежерийнх нь ээж нь айгуу дуртай гинэ. Маш гоё нимкэн бүтэцтэй баг ингээд амар нэг юм одоо тавьсан байхад ерөөсөө юу ч мэддэхгүй. Тэгээд байн Jason нөгөө маскнасаа гэдэг ээж нь байнга тэгдэг гэд тэгээд исэн. Тэгээ хоёр маскны материалыг нь бид хоёр харьцуулаад гарсан чинь нөхцөлийг нь маскных нь бол материал нь жоохон зузаан гэж энгийн ер нь бол нормал тий айгүй нормал харин нөгөө Lotus Water одоо тэр шийт маск нь бол маш нэгэн бүр ингээд баг миний харжсан хамгийн нэгэн материалтай маск байсан. Тэгээ би бүр гар дээрээ барьж үзээл ойлгомжтой гэл за хэрглэж үзье гэж шууд бодож байгаа юм л да. За тэгээд нөхцөлтэй эсрэг маска юу гэж танилцуулсан бэ гэхэлэр туршилт хийгээд тэр чинь нөгөө зөндөө олон тестэлж ээж гаргаж байгаа юм л да. Тэгээд одоо туршилт хийснээс нь үзэх юм бол одоо 7 хоногт 2-3 удаа тэр маскыг тавьсан тохиолдолд нөхцөлт 14%-аар багассан гэсэн үзүүлэлт гарсан юм байлээ. Тэгээд удахгүй Cloud9 дэлгүүрт ороод ирэх байх гэж найдаж байна. За Rovectin брэнд өөрөө Cloud9 дэлгүүрт борлуулагдахаас гадна бас аль биесээр BT Secrets дэлгүүрт худалдаалагддаг. Борлуулагддаг гэдгийг миний бичлэгийг алидийн үздэг хүмүүс бол мэдж байгаа байх. Угаасаа Rovectin-ийг бол BT Secrets Cloud9 гэд хоёр дэлгүүр борлуулдаг. За тэгээ ярилцаж дуусаад бас офисороо яваад намайг чөлөөтэй бичлэг хийгээд явж болно гэдгсэн амар хөөрхөн. За тэгээд үүднээс нь ороод те уур амьсгал надад бас маш их таалагдсан. Ажилч нь бүгдээр ингээд үүдүүдээс хараад ингээд суучихсан. Офис нь нэлээд том юм бэлээ. Тэгээд нэг жижиг өрөөлүүгээ нөгөө лайв гэдэг студи хүртэл харуулсан. Өөрөөсөө нэг жоохон ичээд тэгээ ийм л өрөөнд лайв хийдэм үү гэж орсон чинь яг л угаасаа нэг жижигхэн те ингээд камера тавилаа, гэрлээ тавилаа, ардаас нь backdrop буулгалаа. Тэгээд Rovectin-ийнхаа шинэ бүтээгдэхүүн ч юм уу те ямар нэгэн одоо багц ч юм уу те сейл ч юм уу тиймэрхүү зүйл болохоор лайв хийдэг өрөөгөө танилцуулсан. Мөн дээрэс нь awards-уудаа танилцуулсан. Soco Glam, Glow Peak.
зөндөө олон бүр маш сайн гэсэн аваарцуудыг авсан байсан. Би угаасаа бол ойлгомжтой гэж бодож байсан л да. Робертын бол угаасаа ойлгомжтой байхгүй. Вау гэдээ яваад байсан. За тэгээ мөн дээрээс нь захирлантай CEO нөгөө цаана уулзалттай байсан хэдий ч бид нарт руу гарч ирээд байцгаана гэд мэндэлсэн. Тэгээд амар гоё санагдсан эрэгтэй хүн байсан. Тэгээд Робертины бас нэг онцлог шин чанар гэх юм бол дотооддоо ч гэсэн алдартай, гадагшаагаа ч гэсэн гаргадаг. Америкт бол ялангуяа маш их алдартай байдаг. Ер нь бол тэр Globe-ийг те Soko Glam Style, Vena, Yes Style гэх мэт чинь том вебсайтуудад дээр бол Korean skincare гэх юм бол Rovectin бол айгүй их явж идэг байхгүй. Ялангуяа Skin Essential line за мөн одоо ардаас нь нөгөө Lotus Water line нь одоо түрээд гараад ирчлээ л дээ. Энэ хоёр line бол Rovectin-ыг маш сайн төлөөлдөг. Маркетингийнхаа одоо талаар бид хоёрт ингэж хуваалцахад те нөгөө So Beauty, Unis гэх мэтчлээ бидний үздэг хайртай YouTube-руудтэй ингэж хамтардаг те. За мөн дээрэс нь одоо микро инфлюенсерүүдтэй ингэж хамтардаг гэд одоо инсайт те үзүүлэлтүүдийг нь хүртэл харуулад бид хоёр яасан гоё юм бэ те бүр ингэж дотроос нь брэндээ бид хоёр танилцуулсан. Одоо зүгээр гаднаас нь одоо нэг тийм PR хийх гэж биш. Яг одоо тэр брэнд дотроо яг яаж явагддсан бэ гэдэг талаар танилцуулсан надад айгүй тийм сэтгэлд хүрсэн байхгүй. За тэгээд уулзалтаа дуусгаад бид хоёрт бэлэг өгсөн шинэ гарсан бүтээгдэхүүнүүдээ шинэ гарсан 2 маска сетээр нь за тэгээд шинэ гарсан нарны тосоо бэлгэнд өгсөн. Вау ясан гоё юм бэ баярлаа гэд бид тэр бүр айгүй гоё юм зураг авахулаад тэгээд бид дөрөв айгүй тийм нэг үеийн охтууд байсан учраас нэг юм айлгуутай алуулцаад байсан амир хөөрхөн нэг юм яриад инээгээл яг нэг юм үеийн тэг ойролцоо дөрвөн эмэгтэйчүүд байсан учраас амир хөөрхөн гоё уулзалт бас нэг найзууд шиг тийм уулзалт болж өнгөрсөн. Тэгээд хамт зураг авахулаад за тэгээд уулзалт маань өндөрлсөн байгаа. Бас үүдэндээ хурж ирээд баяртай дараа уулзъя. Дараа Солонгост ирэхээр заавал ирж уулзаарай гэд тэгжсэн. Тэгээ бид хоёр гараад гэл за Робертинаас гарч ирж байна. Улаагаад сандраад тэгээ саний тайлбарлаж байгаа охин бас бүх амар сандарсан тийм. Одоо саяны тэр жисэн чинь юу нахгүй одоо дээдлийнх нь хүн нахгүй. Шууд сандрна гэж одонготлоо би гараа дээр очиж тийм тийм. За өнөөдөр 2 дахь брендийн уулзалт ингээд дуусж байна. Тэгээд дараагийн брэнд рүүгээ явцгаая. Уулзалтын явцад бас намайг байж авах хугацаанд би бом манаас надад гоё юм үзүүлье харуулъя. Солонгосын Сөүлийн ерөнхийдөө үзэх ёстой юмнуудыг үзүүлье гэд. Тэгсэн учраас бид хоёр уулзалтаа тараад нэг зүйл рүү яваад тэгээдсэн. Тэгээд Rovectin-аас гараад бид хоёр Itaewon орсон. Itaewon-д очиод би нөгөө нэг гоё далайн хоол идмээрээс учраас boiling crab ороод хоол идээд тэгээ ямар сандаа Itaewon-ы нөгөө шатан дээр Rovectin-ийнхаа нөгөө нэг бэлгийг барьсан ингээд зогсож байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө уулзалтаас гарч ирээл бэлгээ бариад зураг авахуулаад байсан. Wanting дээр ч гэсэн те нөгөө яг тэр офисаас нь гарч ирээд баг яг тэр офисийнх нь гадаа шүү. Бороо орох гээд байсан учраас би зонтог аваа авсан байсан. Тэгээд зонтог амар сандаа дийлгэжсэн. Али Wanting-ийнхаа бэлгийг барьж байгаа зураг авахуулъя гэд. За тэгээ та бүхэнтэйгээ ингээд сэтгэлдээ үргэлжлүүлээд хуваалцах болно. Дараагийн бичлэгээрээ бас нэг 2 гоё брэнд дээр очисон талаараа хуваалцах болно. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye bye.